баярлалаа. За юу байна да хаа? Өө нам 50 сайхан байна. Өө ажил гэргээл. Ажил гэргээл байна. Ажил гэр гэл ажин төрөөл. Ажин төрөөл. Явж яхаа та. Тийм үү. Ер нь тэгээд ямар байна да ер нь амьдрал? Амьдрал уу? Улаанбаатарт ер нь хэр вэ? Та ер нь яг хувийн амьдрал гэх юм бол дэжгөө. Дэжгөө. Хувь яг хувьд тэгэл хүүхдүүд том болсон. Тийм үү? Хүүхдтэй шүү дээ. Хамгийн том хэдтэй вэ? Манай томч одоо 25 таа болж 24 5 таа болж шүү дээ. Баг тийм үү? Тийм шүү дээ. Та том 25. 2000 оных шүү дээ. Тэр 24 25. 24. Он гараад 25 хийн настайгаа 26. Пүүх. Тэгвэл аргагүй юм шүү те. Би битэд тэгвэл яг хүүхдүүд шиг л харагдсан юм шүү те. Гүү шүү дээ. Яалаа манай андууд чи юу яг андууд л та. Гэхдээ тэгж харддаг шүү дээ. Танаа хамгийн товч 25 таа надаас нэг 5-аар л дүү юм шүү. Би ч сая 30 гарсан шүү. За тэгээд хамгийн том нь 25 тэгэл бос. Бага нөгөөх нь угаасаа нэг ихнэр хоёр хүүхэд байхгүй. Тэгээд том нь одоо 2000 оных, нөгөөх нь 2008 оных. Тэгээд нөгөөх нь одоо 16 мөр болж байна. Юу болж байна те. За. Та тэгээ хотод байгаа эсвэл нөгөө юу руугаа байнг очиж байгаа юу? Ерөнхийдөө тэр чинь туслах хавар намрын биш юм байна. Тэгэхээр өвөлдөө явахтай очиод тэр өвлийн байшин байж болно гэх юм. Гэхдээ ерөнхийдөө л хотод ш тийш замчин бас 70 км-ээс ирж ажилдаа байна гэсэн чангас өдөр болгон тий гэдэг ш дээ. Буцаад явах чинь дахиад тэгээд 150 км өдөр болгоно гэвэл те бензин бол бас явж өгнөс те. Бензин нэг пөрөстэй нэг таад за тэгтэл амар явд юм байл шүү дээ. Жахт бас нэг амар юу л амар хурдтай явж мохор чинь тэгээд пресс нэг тийм муу жолооч шалахтай гайхах. За. Та тэгэхээр чин хороол явцсан байдаг гэстэй. Гэр үү? Тий. Гэр нэгдэр хорлоо. Хороол чин тэгээд нэг үстэй. Гүйштэй. Хороол гэж мэдхгүй дэх үе чи 3-4 үе чинь хороол манайх чинь нэгдэр хороол гэдэг. За чөрсөлдөгдөг. Одоо харин мэдгүй байна. Би ерөөсө хороол мороолыг сайн мэдгүй. Би чинь сансар төгссөн болохоор. Тэг бидний чи хороол бас хол вэ гэж зөвлөдөг байсан шүү дээ. Тэ. Хороол яг гайгүй шүү дээ. Нэг амир тийм ерөнхийдөө ядаргаатай дээр үеч автоманууд хаас айгу орт бодлого юу гэдэг нөө булан тохоо бүрт нэг автомантай тэгэл 90-ад онд ямар шүү байсан 2000-ад онд 2000-ад онд нэг автомасаа дахин байхгүй шүү дээ. Юу ах нөгөө одоо ч нөгөө эдийн засаг өөрчлөлтөд зах зээл өөрчлөлтөд 90-с 2000 он хүртэл ямар байсан бэ? 90-с 2000 он гэхэд ерөнхийдөө нэг тийм таатай бол байгаагүй шүү дээ. Тий. Зүгээр годомжоор явхад зүгээр хармаага сэгсрүүлээл тэхэн пүүд өмсчих юм бол хөл нутган явдаг ч юм уу те. Тэгэл ердөөс нэг хөлөгтэй бол байгаагүй. Хуучин ч бодвол додчих юм бол ашигтай байдаг. Одоо бол додож ашигтай байдаг шүү дээ. Хуучин гэж хэзээ? Гэ 90 90 тий. Одоо нэг хамар юу ачих юм бол тэгэл уураг 20 30 сая төгрөгнөхөө суучдаг. Нэг тохиолчл юм бол тэгээ шүүх цагдаа гэдэг юу гэдэг тийм болцсон байна шүү дээ. Тий. Нэг шүд чи одоо бас үнэлгээтэй нүд өдрөг бол бүр конец хэлэх юм шиг лээ. Тий, шүд бол үнтэй. Нүд шүд гоо сайхан гэдэг нүүр мөрний асуудал чи. Одоо ч юм болж игэл тохиолчих гал дэмшээ хоёр нь хүмүүсийг харах нэ хохирчих гал тэгээ шүүхтгэд тэгээд хүний бие талцсан гэдэг юм уу гэдгийг тэгэл яадаг юм шиг л. Манайс үед бол тэр хоорондоо толтоход нэг асуудалгүй л байдаг шүү дээ. Таны үед ч одоо хэдэн хоног ирж байна? Та ер нь би өөрөө бол 78 оных байхгүй юу? 78 үдсэн морь жилтэй гэсэн. Тэгээ би 90 онд 12-тай л байсан гэсэн үг шүү дээ. 90 онд 12-тай байсан. Тийм биш те? 90 онд 12-тай. Түүнээс чи 2000 онд чинь би чинь 18-тай л болно гэсэн үг. Тийм байна. Байж та үгүй 90 онд та чинь 14-тэй 2000 онд та 24-тэй юм шүү. 23-тай. 12-тай шүү. 22-тай. Тийм ээ. Яг оюутан байсан юм тийм. Тий, оюутан. Би автай нөгөө одоо 90-с 2000 он. Үгүй харин тэр чинь яг л хүүхэд ч гэдэм өсөх идэр нас ч гэдэм тиймэрхүү юм болцсон юм шиг байгаа шүү дээ. Ер нь харах нэ. Ер нь анзаараад байхад хот тэр чигээрээ айгу тийм хэцүү байсан юм шүү тийм. Ер нь хэцүү шүү дээ. Нас мас нэг хамаагүй. Бүгдийн л дээрэмддэг. Бүгдийн дээр. Манайс чинь талхан гараал явах чинь талах болтохгүй одоо юу гэдэг ойр хавихад гөрийг самнаал болохгүй бол яармаг
дам нисэх одоо юу гэдгийг бүх тийм хол тий талах байхгүй юм чи талах байж магадгүйгээд хоол дэлгүүрээр автобусанд цугаад автобусанд хөөхт өнгө талах авахгүй ч зүгээр автобусанд сууж тий автобусанд тэгээ гол нь байн байхгүй тий тэгээ шүн талах ирдэг байхгүй машинтай тэгээ шүн очирлдог орой 11 12 болж хахад талханд явлаа гэдэг мөнгө аваад гарна да. Тэгээд дэлгүүр талах ирлээ гэдэг сураг шуум сонсоод би энэ рүүгээ очиж дуудаад талханд явах уу гэдэг. Тэгээд тиймэрхүү. Тэгээд талханы очирч нөө дэлгүүрт зарахгүй гадаанаа шууд зардаг байхгүй. Нөгөө машинаар зогсоод тэнд буулгаад яхад л ингээд зарчдаг. Энэ тэгээд хэдэн оноос яг гайг болж гисэн бэ? Тэр нэг гайг болж ирсэн гэвэл нэг 98 он болов 96 ч юм уу. Яг эхэндээ бол амар ердөөсөө нөө нэг дэлгүүр хоосон байсан гээг л ярьдэн шүү дээ. Чи яг тэр чинь миний ихчээд өөхд насанд чи харагдаж байгаа. Тань тий. Юу ч яахгүй. Тий. Тэгэхээр 5 6 жил бол ер нь бол нэлээд тэгж явсан юм тий. Ерөнхийдөө жоохон хомсдолтой барааны гэлтгүү хүнсний хомсдолтой. Манайс үед чинь нөө бүдүү өөхд байхгүй байлаа шүү дээ. Тийм үү. Байхгүй тоглоом нөө тоглоом нь одоо нөгөө нэг суурин тоглоом стандаа гүйж хараад их ч юм уу тийм тоглоом барилга дээгүр барилгад энэ барилга орж тоглоё гэдэг. Барилгач бол манайс тоглоом тавхар байхгүй. Тэгээ юу тоглох вэ? Барилга орж. Тэгэл шороо мороо орлоо. Тэгэл нөгөө нэг дээрээс үсрэх хоёр маяр давхар байвал үсрэх тэгэл одоо юу гэдгийг хог мог авшиж чулуугаар байлдах тиймэрхүү юмнуудыг хэлээ шүү дээ. Тэгээ өөр тоглоом гэтөө шүү дээ. Би наадах чинь болж байхад би нэг үсрээл 3 4-тэй л байсан. Тэгээ би бүр хайлтал санд. Нөө чиний ой гоч аавар юм биш дээ. Гэтэ хайлт зүгээр явахтай ахмах тэгэр нүүр аав амар болцсон яасан гэсэн чинь байрныхантайгаа чулуу нүүлгсэн гэж яриад. Тэгээ оногдцсан гээл. Тэгээ хүмсэн ингээ хагарцсан орж байгаа. Тэр бараг байлдан байхгүй чулуугаар байлдана гэдэг чинь ерөнхийдөө л би нэг алхал дөрөлтэй. Хүүхдүүд хоорондоо. Тэгээд цагдаа ирэхэд хоёр байлж байгаа тал нь нийлээд нөгөө нэг ирж байгаа цагдаа руу ч гэдэг юм уу? Бас шиддэг байсан юм. Гэхдээ ингээд цагдаагийн машин бид манайх чинь нэгдүгээр оруулга ирсэн шүү дээ. Дэнжтээр ингээд байлддаг байхгүй. Тэгээ харангахуугийнхантай гэл гимтлээ байтлангээр харуулмаралтай ингээд чулуугаар байлж байгаа. Орой морой аргагүй ихэн цагдааудаа л ирдэм юм шиг байна. Тэгэхэд яг хөтө хүүхдүүд чинь нөгөө цагдаагийн машин дөрч бүгдээрээ чулуу шидэх чинь цагдаагийн машин тогтоохоос өөртөө шүү дээ. Тэгээ нэг цагдаа буугаад ирэхэд тэр чинь одоо хоёр талаас нэг 50 гэж бодъё л та. Одоо 100 юм уу. За ихээр утхад багаар утхад нэг 50 хүүхэд нэг чулуу арай шидэхэд тэгээд алуулт юм байгаа шүү дээ. Тэр чинь тэгээд барилгаас ч нэг юу электрод гээгч нэг юм чинь хулгай айлах гэдэг юм уу. Энд ингээ аваалгатай байж идэг байхгүй юу. Тэр их чи аваад тэгээд зарим нөгөө нэг чулуугаар байлж байгаа нөхдөөдөө бэлтгэж өгөн. Өнөөхийг ингээ хоёр талын дүрлэн. За тийм дөрхөрж байгаа дүрлээ. Яах ч юм тэгэж нэг зоош. Нэг зоогч юм. Тэгээ бодвол одоо тэгдэгэл нэг алах гэж байгаа юм шүү дээ. Тэгээ ерөнхийдөө л толгой хаална гэдэг чинь асал дэв. Бүр жинкнээсээ нэг алах гэж байгаа. Тэр чинь тоглоом шүү дээ. Тэгээд тэр чинь электроч их тоо эргэлдэж явдаг болохоор зэрэг яг эргэлдэж явдаг болохоор тойроод гарсан гэсэн нөгөө тал нүдүүр нь ингээд зоогддог юм а тийм байд. Йоо. Тэгэл амар юм болно шүү дээ. Тэр чинь гоёндонд шатсан ч бай. Чулуун болоо тарих мөрөх бол хагалуулж илээ. Тэр чинь зүгээр нүүр ам онох юм бол тэгэл алах юм шүү дээ. Нүүр ам нэвт зоогоол. Тэр чинь эргэлт шитгэхэд ямар жадчиг очих биш эргэлдэж очиж байгаа болох. Тэр ерөнхийдөө зэвсэг болж байгаа. Тэр чинь чулуун байлдан тоглоом болж байгаа. Зөө таавал тэг хүүхд нас чинь нэг тиймэрхүү байсан та. Тэ. Бүр чинь алаанд унагсан биш үү? Тэгээ жоохон амжиухан нэг юм яатсан байгаа. Тэ. Ерөнхийдөө тэгээд социализмын үед хүүхэд бол тэгэл өглөө гараад орой шүү дээ. Орой хардаг уу? Тий. Та социализмын үг ер нь хэр сайн санаж байна? Би мэдэн шүү дээ. Ямар байсан бэ? Та тэгэхэд хиттэй байсан гэсэн үг үү? Би чинь тэгэл таны 11 12 хүртэл юм шүү дээ. Тий. Тэгэхэд яг ямар байсан бэ? Хүүхд ерөнхийдөө нэг тийм тарган затгалсан ч гэдэг юм уу тарчиг л байсан. Ер нь хаасайгүй л. Ер нь хүмүүс чинь социализмын хангалуун үе гэж яриад шүү дээ. Тэр үнэн үү? Хангалуун гэхээс илүү зүгээр амьдралын баталгаан л арай дээр ирсэн юм болоо. Тийм үү. Бүгдээр ингээ халамжинд
халамжинд өгчдөг болохоор чинь бүх хүмүүс ажилтаа байх одоо юу гэх бүх хүмүүсийн нөгөө нэг мөнгөнд арай чанга байсан юм уу? Тийм болохоор тэр усаас сүм болгонд байрууд байсан юм уу? Сайн ажилласан хүмүүс нөө. Тэг манай чинь тэгжиж нэг 4-4 байранд орж ирсэн шүү дээ. Манай гэр чинь. Гэхдээ та тэгэхэд бол хүүхэд байсан юм байна тий. Хүүхэдтэй би ер нь бол мэдж байгаа. Ер нь гадарч байгаа. Ер нь яг одоо би одоо бас ээжээс асуунгууд айгу хангалуун байсан үе тэгээд хүндлэлтэй байсан үе юм уу гэж хэрдэг байхгүй. Тэр янз бүр л бах л да. Ер нь бол нэг одоо ардчсан нийгэмч гэдэг юм уу капиталистаас социалист руу шилжиж гэхэд зооны 99% нь бараг үгүй гэх. Яг тэгвэл бүгд бие биенийг одоо чагнадаг ч гэдэг тиймэрхүү юм байж л байгаа юм л та. Тий нөгөө урах гад байна гэл тий коммунизмоос урвж гин гэл. Манай ээж бүр ярьж байгаа юм чинь. Хаашаа нөгөө нэг шагналаар нэг Москва явсан юм шиг. Тэгэхэд нэг нөхөр бүр хойноос нь дагаал бүр амар хэцүү байсан гэл. Тий. Тэгээд нэг $100 хаанаас ч юм олсон юм олох ч юм уу ингийн вебнес гойж муугаал авсан л юм шиг байгаа. Тэгээд нөгөө нэг $100-тойгоо очиод Москвад очиод буцаад аваад ирсэн гэдэг. Ерөөс өрөөг юм тий. Үрж ятаагүй л байхгүй. Би нэг капиталист орны ямиг хамаагүй яаж болох юм чинь тэгээд. За тэгвэл одоо үетэй харьцуулбал бүр амар их юм өөрчлөгдсөн баг тий. Өө хартангүй амар бүр оронгоор эргэцсэн даа. Одоо яг өөрчлөлтүүдээс хамгийн онцгой өөрчлөлт нь яг юу вэ? Онцгой өөрчлөлт нь үү? Тий. Шууд онцгой басан. Ер нь зүгээр муулах ч гэдэм үү муулах юм бол хот төлөвлөлт нь ердөөсөө канаас болцсон. Бүр хуучин чинь юм байхгүй төлөвлөлт гэдэг чинь би өөрийнхөө нэгдэр оролдоод ярих гэдэг. Одоо нэг хэсэг байр байна. 6 байранд 2 сургуультай 4 цэцэрлэгтэй урдаа үйлчлэгээний төвтэй үйлчлэгээний төв гэдэг нь одоо нөхцөл мөсчин одоо хүнсний дэлгүүртэй коморн. Тэгээд нэг эмнэлэгтэй ингээд ком байгаа байхгүй. Тэр чинь одоо ингээд тогтоорн шийдэж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхэд одоо нэг 12 давхар барьчаад хотхон гэдэг юм хороол гэдэг юм тэгчээд зогсоол нь байхгүй. Юу нөхгүй нэг сургууль нь байхгүй бүх юм нь одоо асуудалтай болчихж байгаа байхгүй эмнэлэг яг хөө тэгэл хороо моронд өрхийн эмнэлэг гэж янз бүрэн байгаа л да одоо бүгднийг болоход болохгүй гэхдээ ер нь нэг төлөвлөлт гэдэг чинь л өрдөөсөө коннект болчихлоо л да миний л бодож байгаа хамгийн том асуудал юм тий тэгээд одоо манайх чи бүр амар хажуудаа ингэ нэмийг байшин барьсан гэх чинь л зогсоол харцсангүй гайгүй биш нэг хэдэн цагт очсон тохиол байдаг байхгүй. Гэхдээ та тэгээ байрны дунд тий байрны дунд тавина шүү дээ. Тэгээд дулаан зогсоол өтер тийм байхгүй юм чи. За тэгвэл нийгмийн хувьд за хот жаах угаас. Яа тэр нийгмийн хувьд уу? Эрх чөлөөл юмд билгүү. Эрх чөлөөг болсон гэж юм. Чөлөөтэй болсон. Гоё эргээс нь яриг юу лөө? Эргээс нь бол эрх чөлөөтэй л болсон юм байна да. Одоо өөрийгөө илэрхийлэх үг хэлэх одоо нямбаатраа гэл. Хөрл зөхөө гэдэг нөхдүүд салаавч өгөөл ээж штэ нөгөө нэг юун дээр чинь нөгөө фэйсбુક дээр би ингээл харж байхад ерөнхийлөгч үг хэлэхэд урдаас нь салаавч өгөө фэйсбુક дээр тавиад ээж бас боломгүй эрх чөлөөл байгаа. Тийм ээ. Тий тэр тэрүүгээ нөгөө нэг эрх чөлөө чинь бас бусдын эрхээр хязгаарлагдмаар гэдэг нэг юм байх л ёстой юм шиг байдаг шүү. Хитрхээ тийм эрх чөлөөтэй бас болоод амар юм шиг санагдаад байгаа шүү дээ. Тий. Миний би ингэж яхаа та нар хамаагүй гэдэг эрх чөлөө жоохон хэтрээд байгаа юм шиг л байна л да. Гэхдээ яг зүгээр анзаараад байхад би болж байгаа та нар хамаагүй л гэж байгаа байхгүй ер нь. Гэхдээ яг тийм. Тэгтээ хүснээрээ илэрхийлж болж байгаа л да. Харин болж байгаа шүү дээ. Тэгтээ бас яагаад гэдэм юм аа. Бас зарим хэсэг хүмүүсүүдийг бас байцааж майцаагаад их шиг байд. Тэгээд би л ерөнхийлөгчийг ингээд урдаас нь янз бүр болоход бол тэрийг буруу гэж ойлгож байгаа шүү дээ. Биний хувьд буруу юм уу? Буруу шүү дээ. Тийм үү яа. Тэр чинь манай төрийн тэргүүн шүү дээ. За. Тэгтээ ингээд арт түмэн хүндлэхгүй шүү дээ. Арт түмэн гэдэг чинь би биш шүү дээ. Чи биш. Бүгдээр олонхоор шүү дээ. Тий олонхоор. Тий арт түмэн гэдэг чинь. Тий. Төрийн тэргүүнээ хүндлэхгүй байж өөр юу хүндлэх ёстой. Тэр чинь муу ч гэсэн Монгол улсын ерөнхийлөгч бүх арт түмнээ сонгогдсон л тийм хүн байх шүү дээ. Тийм л тийм. Аль ч нам байсан хамаагүй шүү дээ тэр чинь.
Тэгэл эрх чөлөөтэйгэн гутаал бүгдэн дөрөв ингээл салаач ихэд өөлдөрч утгагүй юм байна шүү дээ. Ер нь бол. Тэгэхээр энэ ерөнхийлөгч нь асуудал нь ерөнхийлөгчтэй байна гэсэн үг шүү. Үгүй шүү дээ. Үгүй юу. Арт түмэндээ л байна гэж бодож байна та. Өө тэр нэг цөөхөн хэд хүмүүстэй л байна. Цөөхөд хүмүүстэй. Нөгөө сошиал нэг хандлтаа авах гэдэг юм уу юу гэдэг маазрах гэдэг юм уу тэрэнд энтсэн би үг хэлэх хэрэг чөлөөтэй гэдгээр л тэгж байгаа. Тэр нь л надад жоохон бороо байдаг. Гэхдээ хязгаарлах бас бороо шүү дээ. Бороо шүү дээ мэдээж үг хэлж нөө шүүмжилж болно шүү дээ. Нөгөө шүүмжлэхийг бол эдэж юу байхгүй. Доромжлох тэр чинь бол ондоо байхгүй. Хүүхдүүдэд одоо буруу үйлгээр болно. Тийм ээ. Бас нэг жоохон хүндлэлийн асуудал шүү дээ. Төрийн тэргүүн шүү дээ. Тийм ээ. Төрийн тэргүүн юм уу? Тийм, манай улсын төрийн тэргүүн танаа улсын мэдэхгүй байна. Манай улсаа би бол яах вэ? Нэг сайлдагчгүй. Жоохон муулах гэдэг юм аа. Угаасаа амар их хэрэгтэй хүн шүү дээ. Тэ хэрэг тарьжсан. Хин хүрээс өгөхгүй. Тэрийг нь мэдэхгүй шүү дээ. Тэрийг та мэдэхгүй юу? Тэрийг нь мэдэхгүй шүү дээ. Та юу гэж боддөө? Би төрийн тэргүүн л гэж боддоо шүү дээ. Ерөнхийлөгч л гэж боддоо. Тийм. Гэхдээ ер нь нэг тийм асуудал хэрэг мэргийн ер нь та ер нь мэднэ шүү дээ. Мэдэхгүй шүү. Мэдгүй юу? Ерөөсөө сонсож байгаагүй, судалж байгаагүй юу? Үгүй тийм сайн мэдэхгүй. За та тэгэхээр ер нь бол нэх юм боддгүй юм байна те. Хүрээс өгтөр бол. Юм бодохгүй шүү дээ. Та тэгвэл юу бодох вэ? Гэхдээ жишээл бол чи нөр янз бүрийн жишээл бол хөрөлдөх ерөнхийлөгчийг муулж байгаа ч юм уу одоо ингэсэн тэгсэн гэлээж. Тэгээ бодвол шүүх гэдэг нэг юм байдаг л байлгүй дээ. Тэр чинь нөө манай ер шиг шүүх зөв бурууг нь тогтоо шүү дээ. Ер нь бол тэгээд буруутай юм бол тэгээд ерөнхийлөгч болохгүй л гэдэг. Зүгээр би тэгэж бодож байгаа юм. Гэхдээ яг гоо тийм ээ. Үгүй зүгээр нөө юу би зүгээр л таны яг үзэл бодлоо ч л асуусан. Харин ер нь улс төр ер нь бод юм уу? Улс төр би хайвар бодсон шүү дээ. Тэр бүрхэн тэгээд элбэгд орж гээл энтер гээл би өндөө явж байгаа шүү дээ. Нэрээ. Элбэгд орж яасан гэж. Гэхдээ одоо ингээл ардчил гээл явж байгаа. Тэгэл ардсан нам чин дотроо 2 багтаал саяны сонгуулаар чин ардчин юу лээ ардын нам ардсан нам гэл боо юм болж дээр гараад хоёулаа нэгтчихлээ шүү дээ. Зэвслийн засгийн газар байгуулад. Тэгэхээр чи одоо худалдаад байт юм уу яа тийм сайд болохын төлөө өгөх гээд байт юм шүү дээ. Харин тийм л юм шүү. Тэгээд үзэл бодолтой үнэнчил байж үл тэр чинд болох юм шүү. Ер нь тэгээд дээр гарангуудаа өгтлөө муулж болж байгаагуудаа хоёулаа нийлээгээд тэгэр чи ямар ч утга байхгүй шүү. Тэгээ саяны зур орон нутгийн сонгуул дээр танах ингэдлээ болоо гэлсэн. Дээрээ туушраа болохгүй чинь доотлын тэр арай жижиг гаруутанд бол бүр гэдэг шүү дээ. Бидний зур наадаад байгаа юм шүү дээ. Өөрөөсөө сэгээд шилжиж. Аль хизээний угаасаа яриад тохиролцоонд хүрцэн те. За ингэ тийм ба шүү дээ. За тийм ээ. Тэгэхээр чинь баагаан талтуулаад ер нь нам гэдэг чинь ер нь бол хэрэггүй асуудал байхгүй. Зүгээр миний бодож байгаа. Одоо нэг суманд 2000 үнэтэй. Талан өөхөд гэж бодъё та. Арай нэг жижиг суманд талан өөхөд гэж бодъё та. 1000 хүн. 1000 хүнээс одоо 800 санал өгөн тэрнийх нь 800 хүнийх нь за талан ардын таар арчсан ингээ хуваачиж байгаа. Сумыг хуваачиж байгаа. Ямар шаардлага байна? Нэр нь тийм үстэй. Ийм нам бол нэг хэрэгтэй гэж боддог шүү дээ. Нэгдсэн зүгээр юу л байх хэрэгтэй. Нэгдсэн нэг том нам байх хэрэгтэй гэж юм. Тийм би ерөнхийдөө тэргээ тэгэн 30-ын дарангуул яриад байгаа юм л та ер нь. Тийм. Тэгэхгүй бол жишээл тэр суманд байгаа хүн сумынхаа төлөө ч гэдэг юм уу улс аймгийнхаа төлөө л уулан байх хэрэгтэй юм байхгүй. Тэг чин намынхаа төлөө хүн байдаг чин тэгэл ер нь буруулдаг байхгүй. Тэгээ нэг бол нэг нам нэг бол амар олон нам байх хэрэгтэй гэж бодож байна. Гэхдээ олон нам нэрдөөс хэрэг. Олон нэрдөөс хэрэггүй. Та хүн намыг юу гэж бодож байна? Хүн нам уу? Хүн яг хүн шиг нам биш шүү дээ. Яваас тийм бах өө. Би бас нэг итгэдэггүй мөө. Та орон нутгийн сонгуулийг өгсөн үү? Өглөө яах вэ? Тийм ээ. Би ч гэсэн өгсөн. Тэр чи одоо нөгөө нэг одоо хотыг өдөртөх ганц миний эрх мэдэл шүү дээ. Тийм. Ер нь бол ганц боломж дээ. Жоохон ганц өдөр нэг 5 минутын боломж нь л миний эрх шүү дээ.
За за. Тийм болохоор өглөгөө хөхгүй бол одоо болохгүй шүү дээ. Тийм ээ. За за тэгэхээр за хоёул чи нийгмийнхаа одоо эрэг тал гэсэн чи эргчлөө ярьс тэ. Эргчлөө сүүл рүү улс төр болчлаа. Харин таалт хэлээ. Яг яриа тэгэл явчлаа. Харин. Гэхдээ ер нь бол ажиллаад байхад өмнөх үеэ бодвол одооны энэ үе бол нийгмийн хувьд бол арай нэг дээр болж байгаа юм шиг санагдаж байна. Хамаагүй дээр л гэх юм. Би бас санагдав. Социализмын үеийг бодох юм бол тэр чинь. Тийм бас одоо сая энэ шилжиж байгаа 90-с 2000 оны хүртэлхийг бас бодох тий. Тий хамаагүй. Юу одоо дэлгүүрт гараад мөнгө л байвал бүх юм хэл биш тий. Тэгээд одоо энийг энэ дээрэм мэрэм юу гэдэг энэ хулгай молгаач гэсэн гимт хэрэгцээ ер нь бол харьцангуй багассан байгаа шүү дээ. Тий харьцангуй багасч байгаа. Гэхдээ байгаа. Жохон хотоос холуур болчиход байгаа юм л тий. Тэгэл мэдээж хотоос холуур биш л дээ. Гэр бүлийн хүрээнд ч гэдэг юм. Яг уу тий. Годомж талбайгаар ерөнхийдөө залуу хүмүүс пенисиг бодол арх хөхөд багассан шүү дээ. Тийм ээ нөө. Тий хамаагүй багассан аим шүү дээ. Өмнө яадаг гэсэн. Архич юм. Яхаа. Зүгээр л амар илбэг амар хоодог гэсэн гэж байна. Зүгээр манайс үеийнхэн бол тэгэл амар л удаг. Тийм үү. Тэгээс яж хат нөө тэр үед чинь пивми вино байдгүй. Байдгүй юм уу? Би тэгж ойлгоод байна. Сонголтгүй зөвхөн арх ухаас өөр сонголтгүй гэж боддог гэсэн. Байдгүй юм. Тэг яагаад тэгж амар арх бод юм бол? Үйлчлэгэн дээр идэв. Илүү хурдан согтдог болох. Би жишээ арх ухаан юм дургу байхгүй. Би пив л бод. Харин тэгэхээр чинь шинэ үеийн сайн сайн гараа. Сайн залуу шүү дээ. Тэр чинь болж сайн жаах би зүгээр удаан согтох дуртай л байхгүй. Харин гинт биш те. Гин согтохоор чинь ямар ч хэрэггүй нэг зүгээр шууд согтуулсан бааш таах те. Гой. Манайс үеийнхэн чинь бол угаасаач тэгээд картын бараан чи арх өгдөө шүү дээ. Тэгээ бодолтой. За. Өчөр арх өгнө шүү дээ. Тэгээ манайс ч арай уух нь юу юм зүгээр. Картын бараанд арх өгвөл тэгэл угаасаа л архиал аав шүү дээ. Арх тэгэл нөгөө нэг мэдээж энэ бодлого л байдаг хэл та шилжилтийн үед чинь нөгөө нэг хүмүүсийн стресс энтрийг дарахын тулд архиаар юу яадаг. Тийм бас юм байдаг л баг. Тийм. Одоо наа чин Америкийн нийгэмд их байдаг шүү дээ. Ядуу энэ хэсгүүдэд нь архины дэлгүүр нь байнга байждаг. Айгүй их байдаг гэсэн архины дэлгүүр нь. Тэгээ арх болон бууны дэлгүүр. Тэгэхээр чи нөгөө стресстэй юм чинь тэгэл архиар тайлдаг. Тиймэрхүү бас юунууд болоод санагддаг. Тийм болсон юм тий. Түүнээс ш одоо нэг арх угаад байгаа мэдхгүй харцангуй гайгүй л болчихсон юм шиг байдаг шүү. За яг хөө тийм годомжинд бол тийм харцангуй гайг болсон. Одоо годомжинд биш үү? Би одоо миний үеийнх нь оюутан байхад бид нар их уудаг байсан. Годомжинд. Тэгээ одоо анзаараад байхны 10 жилийнх нь пив л ууцсан харагдаж байд. Бид нар чинь бол арх их уудаг байсан да. Бас яг 10 жил мэлтэй. Тэгээ 10 жил үйл энэ чинь биднээс чинь л спирт найруулаад тэгэл заваараа л. Яа, бүр яг спирт найруулж байдаг гэсэн. Тийм зах дээрээс нэг орояал хэлээ тийм ногоо шилтээ би чи 5 оогаал тэгэл шиллэл таанаас нь зохиол тэгэл өдөөсөн шүү дээ. Одоо тэгээд хүүхдүүд хамаагүй гайгүй болчихсон юм шүү. Тий, ер нь бол тийм. Нөгөө нэг бас сэтгэхгүй ч гэдэг юм уу дуугаад яхаа ч гэдэг юм. Тэр нөөс арай сайжирсан юм шиг л шүү. Тэгээ одоо ч нөгөө нэг архины хамаарал сэтгэл готрал одоо юу гэдэг сэтгцэн эрүүл мэнд гэдэг их ярьдаг болсон тий. Архи хуунаа гэдэг чинь өөрөө бас сэтгэл зүйдэл асуудалтай л гэсэн үг шүү тий. Зүгээр зөвхөн тэгж архи уудаг эрүүл хүн гэж байхгүй хөө яах. Гэхдээ тэгээд архи уун гэдэг юм уу архиндаа бас уулгаад байж болно шүү дээ. Би бол амар уудаг гэсэн шүү дээ. Тийм үү? Байхгүй болгодог. Би одоо гэгээрээд одоо би таныг анзаараад тахтаа нэг уудгүй болцсон юм шиг. Бас та хэлжсэн шүү дээ. Би чинь 16 оноос гэдэг чи одоо бараг 8 жил болж байна. Тий. Өнгөрөөл 9 жил. Нэг ч амссангүй шүү дээ. Бүр яг цагаан арх те. Эсвэл ер нь лөө. Юу ч авахгүй. Юу ч авахгүй. Энэний талаар ярьж болох уу? Болно шүү дээ. Ойр дур юм аа яриа л. Та өмнө тэгэхээр бүр нэлээд амар ууд байсан гэсэн үг үү? Би архич юмсэн чи бараг. Тийм үү. Одоо архичин гэхээр яах вэ? Өглөө архиар шараа архиар тайлна. 2-3 өдөр бол ууч шүү дээ. Тийм үү. 4 ч юм уу 5 ч юм уу гэх.
Тэгээд ер нь одоо ингээд уухай байлаа 8 жил өнгөрсөн гэж штэ 9 жил. Тэгээ одоо ингээд энэ хугацаанд таас боцсон л ах те ер нь яагаад би ингэж уудаг байсан юм бол гэдэг. Гэхдээ яг хөтэ өөрийгөө олохгүй л яваад байхгүй. Савн дүүрж өгөхгүй савн дүүрэн гурцсан тэгээ угаас үйлчтэй юм л шүү дээ. Савн дүүрэн гэдэг нь яг юу гэсэн үг? Уух хэмжээнд болчихгүй да тэгээл билч. Тийм үү. За одоо би хангалттай болаа гэлөө. Тэгэхэд юу яг юунаас болж савчин дүүрсэн юм? Хэрэг хариулж болох юм бол би эсвэл арай л хөвөм асуудна. Яг үдээ гэтрэл тэгэл болчихгоо. Тийм. Хоёрын оронд уухгүй шүү дээ. Заас тийм л ах тий. Одоо тэр чин савн дүүрээд хэмжээнд тулаад одоо болно гэвэл тэгэл одоо болж байгаа юм дэр тий. Аа. За яг та хариулах гэж болно. Зүгээр би зүгээр л гадарлаа заа. Таамаглая. Ер нь зүгээр л яг нэг юм болоо та тэгэл ойлгосон юм байна тий. За одоо болио гэл. Тэгвэл мангар болно жил бодож байгаа л тэгэл ойлгож байгаа санаан тэр. Тэгэл бас хүн чинь яг хуу нэг бодоод нэг хийх биш ингээ бодож авсаар байгаа л тий. Тэгээ би болоогүй байна гэж эхлээд үзэн штэ. Би архич болоогүй л гэж бодоод яваад тийм. Тэгжэл сүүлдээ ер нь болмоор ч юм шиг санагдаал тэгэл эхэлж байгаа юм л да. Ортон гэд тэгээд өдөр болгон ингээд доо татаад оройтой халчаад ингээ яваад хар чинь тэгээ сүүлдээ ядарна тэр чинь тусал масалдаа орно аюул штэ. Тийм. Тэгэл ерөнхийдөө орчж байгаа байхгүй юу? Угаас л орно л доо. Тэгээ тэр чинь нэг өдөр орохгүй ингээд эхэндээ мэдээ би шаарддаггүй байсан байлж таарна да. За. Маргааш нь зүгээр устдаг. За. Маргааш нь шараа тайлдаггүй л байсан байж таараа. Тэгээд шараа тайлж үзээл болмоор юм. За ингээд шараа тайлж хийгээл. Ингээд тэгсээр чи угаас л орчих байхгүй багуугаар. Орцноод ит бас нэг анзаарах байх те. Анзаарах. Та яас анзаарсан уу? Анзаарлаа байх. Тийм үү. За манай мөнхөө орж ирж. Сайн байна мөнхөө. Тэгэд одоо ингээ 9 дэгчлээ. Орох гэжлээ. Он гараад байна шүү дээ. Гоё шүү дээ. Тэгэхээр яг юу анзаарагдаж байна хамгийн түрүүнд? Инээдтэй ч юм ярахад шинэ жил дээр хамгийн сүүлд нь торт өгдөг юм л шүү дээ. Та өмнө тэрийг ерөөсөө анзаардаг гэсэн. Тий. Тэгээд юу хэмдэ одоо бид хэд ч ингээл одоо ажил амьдралын стресс мэрс ч юм уу юу ч байдیں۔ Тэгээ нэг жоохон алжаалаа тайлах гээд уудсан шүү дээ. Харин тэгэл нэмэгд. Бас ингээл найз нөхдөйгөө юм ярих гэдэг ч юм уу. Одоо тэгэхээр ч та ер нь тийм ер нь гээд хийгээ болцсон гэсэн юм ба шүү дээ. Тий. Тэгэхээр ингээд илүү стрессдсэн үү эсвэл бүр илүү дээр босноо. Хамаагүй гоё босноо. Та одоо наатаа тайлбарлал та. За яг ингээд тайлбарлал бол одоо яг яаж анзаарэгдэж байна? Юу гэх юм одоо би өөрийгөө гартан гэл гоо тиймээ та гарцсан гэхдээ ингээд та одоо мэдрэмжийн тайлбар. Мэдрэмжийн үү? Мэдрэмжийн сайхан шүү дээ. Тэг ингээд найзууд бол тэгэл 100 байж байгаа л 20 л болно шүү дээ. Найзуудын тоо багассан гэж юу? Дээрс багасна. Аха. Тэгэхээр намайг арих уудаг байх чинь ямар олон хэрэгтэй болоод байсан тий. Тэгээ зөвхөн уух гэж найзалдаг байсан найз тийм ээ тий. Уух гэж ашиглах гэж гэдэг юм уу одоо энэ уудаг юм чинь энд нэг ганц юм аваад өгчөөд юм хийлгээч гэдэг юм тий. Ийм нэг жоохон тиймэрхүү байсан. Тэгэл ерөнхийдөө лагаар л эхэлдэм билээ. Би бэрэг байхад л. Өөртөө юу? Тий. Энэ дөр ярьж яад ингээд. Уухгүй юм чи. Найдын тойрс багсан. Тэгээ зүгээр би байж чадсан ш. Уухгүй хажууд нь суугаад байж чадна. Одоо тэгээ ажлын шинэ жил мэлэр ч юм уу явах. Би байж л дээ. Та байж л байдаг л та. Би таныг бас хайд уушт юм болов гэж утсан. Багсгсан юм болов. Чи гэгээрээ даа. Далдахт надагаа. Тэгтээ юу нуумар сангдаг уу? Бүр болцсон уу те? Одоо бүр дахиж изээч үгүй юу? Би боох бараг л байхгүй те. Айрагч бодгоо шүү дээ би чи. Яг зүгээр надад аяг сонирхолтой байд. Би бол одоо жишээ нь зүгээр альжаалал тайлах шил бодохгүй. Тийм байдаг л ах л та. Тийм. Тэгээд би бас юу н боддtiin бас баян инх юм уу? Цаашдаа энэ ч өөр арга бас илүү эрүүл арга байл ах та гэж бас боддtiin. Тэг би ч нөө уугаад үдцсэн гэдэг юм уу? Тийм болох дээр нэг сонирхол татах болчихсон. Залуудаа уугааг уусуучин жоохон хожим уухаар дэрэг бас аюул болт юм шиг. Тийм, тэгж бас ярьдаг тийм. Ярьдаг тийм. Хөшрөө дуусан хүмүүс амар гүн ордог. Гүн ордог чи нөө залуудаа уугааг юм болох дээр. Ийм шүгэлээ зарим нэг жишээ мэднэ өөрийнхөө. Тийм ээ байгалах тийм надад ч бас хэдэн жишээ байна. Тэгтээ тэрийг ч одоо энүүгээр ч яриад яах тий.
Ах тэгээд одоо стресс мөрөөс альжаалаа яаж тайлах вэ? Юу хийх вэ? Хобби мобби юу? Тэ. Тэгэхгүй одоо загсанд явдаг байсан. Ойр жоохон амжихгүй л. Загсан явах ер нь ямар идэв? Гоё шүү. Гоё. Би үл амьдралтаа загснаж үзэв. Загс чинь заавал идэхтэй ч голно шүү дээ. Ингээд гол нь барьчаад ингээд уурган тохиолдоод байхад л байдаг. Загсанд явж байхад утас оролдоод явах уу тэр загсныхаа тэр хөөрийг ч юм уу уурга мэдрэх үү гэдгээр л дундаа л та. Тэгээ хөдөөгөр явахар чинь тэгээ филжээгүй л чинь тэгээ бүр гоё явлаа шүү. Угаасаа утсаач орлох боломжгүй байна шүү дээ. Завгүй болно шүү. Тэгээ бас агаарт бас тийм. Гоё бас гоё. Би чинь нэлээ олон голоос барьсан да. Нэлээ Монголын шүү дээ тий. Булган тийшэл өрдөөс булган хөвсгөл тийш өрдөөс яваагүй те. Халахгүй л байд юм уу? Халахгүй л хэрлэн онон. Одоо энэ туул байна. Манай тэр тэрлж байдаг ийшээ буйнт одоо ховд мод өөр юу гэдэг юм те. Чодол мол жаахан явсан. Ер нь бол хойшоогоо л өрдөөс мэдгүй хөвсгөл би орж үзэх шүү дээ. Сонин гэх юм. Дандаа очих байгаа болчиход байдаг. Сонин. Би энэ юусоо мэдгүй л байна л та. Хаагур юу байдیں۔ Гол загс байдаг. Гол загс байдаг юм ижлээ л та. Би зүгээр нөө юу аахгүй байх. Монголоор баг альж үзээгүй юм байхгүй. Өсрэл Сүхбаатар явсан. Дархан Эрдэнэт мэднэ. Тэгэл болоо. Тэгээ аялах хэрэгтэй. Хинтээ аймаг руу яг тийш нэг амралт руу нэг явдаг гэсэн юм байна. Тэгээ би одоо хаан загс магс яг гол загс байдгийг мэдэж байна. Угаасаа тий. За өөр хаана байх. Зүгээр яг хаагур загс байдаг. Монголоор аялах хэрэгтэй шүү дээ. Харин тийм ээ тий. Би хөвсгөл ороогоо бусна нартсан да. Тийм үү? Хөвсгөл ороогоо. Хүмүүс ер нь за аялаагүй хүн за хаагур ихлүүл дээрээ тий. Ер нь ойрхоноос л эхлэх багт тий бодвол. Чи одоо ч гараа аялсан болно шүү дээ. Боломж байна шүү дээ. Гахна мэдээж одоо ч ажил мэл байгаа шүү дээ. Харин тий. Ер нь яг зүгээр нөө хаагур ихлүүл дээр гэж та бодож байна. Чи зоригтой хинтээ явах. За таач зөв хариулах юм. За өөрөө судалгаа хийгээ өөрөө яваал гэж байгаа тий. За тийм. Хүмүүс харин энэ ойрхон архангаа мархангаас эхлэх гээд байх шиг гэдэг. Заавалчгүй тэгэж хоол явах тэр чинь. Архангаа хоол юм уу? Тийм үү. Би энэ сайн. Зүгээр ойрхоноор нэг бол уршига төв аймаг ороог юм л төв аймаг ороо тэр мандчирээ хийж орчих. Тэр чинь аагийн ойрхон шүү дээ. Тэр чинь би харин юусоо мэдэхгүй байна. Би бүр ингээд за аялаа да гэж газрын зураг нээж үзэж байгаагүй амьдрал. Хаана ингээд Монголд гоё очих газар юу гэдэг гэдгийг ч би мэдчихгүй. Налахын цагаан тал чи одоо ямар юмны хөшөө гэдэг үлээ нэг мэдхгүй шүү дээ. Янз бүрийн зөөхөнд урсгалтай юмнууд уулан зөндөө л хийж дээ шүү дээ. Ер нь бол тийм одоо ингээд хотод ч ингээд одоо энэ өөр аймгийн хүмүүс ирсэн байгаа шүү дээ тийм. Тэгэл хоорондоо ярьдэн шүү дээ айл утгах ингээд. Тийм хүмүүс тийм ярихад би өөр ингээд юу ч ойлгохгүй шүү дээ. Тэгээ би тэмцэх гэж яг тэ нөгөө монголчин ерөнхийдөө нэг 21 аймаг уул нь 18 байж байгаа сүүлд нь нэмсэн баггүй. Ерөнхийдөө баруун зүүн гээл баруун талд нь баян үйлдэл зүүн талд нь дорнод байдаг гэж ойлгоц. Тэгэл гайгүй шүү. За. Хойшоо сэлэн уршаага уршаага юу вэ? Уршаа өмнөгөө. Тий уршаа өмнөгөө тий. Уршаа бол говьн байгааг мэддэг байгаа маа бас. Тий би ч бас говь явж үзсэн юм байна. Гоё шүү дээ. Яг би ажиллахаар явжсэн. Тэр бол яг гоё яваагүй. Амар халуун. Тэр нэг өнний өссөн газар ч гэдэг нь төрсөн газар л. Тэмээд миний болохоор нь хот байхгүй. Миний ч гэсэн. Би танайтай хот гэж юус бодож байгаагүй байна. Харин хүмүүс тэгээд тий би танай шинэ 3 дугаар төржсэн юм шиг хэллээ шүү дээ. Одоо баян төрхийн. Та их сургууль хаанд гэсэн. Би энд төгссөн. Аль сургууль их сургууль төгссөн. Код код бишээ нөө хартаг код байхгүй. Хартаг гэдэг нэг кино урлагийн дээд сургууль. Кино урлагийн дээд сургууль гэсэн юм тий. Тэгэл та шууд ангид л төгсөжсэн. Мэргэжлэн зурглаач. Тэгэл ингээл зурглаач гээл явчихсан. Та одоо тэгэхээр хэдэн жил хийсэн гэсэн үг вэ? 10 хэдэн жил болж шүү дээ. 10 жил хийж байгаа юм. Тийм. Одоо тэгэхээр өмнө өөр ажил хийдэг байсан юм тий. Тий би өөр юм гэсэн. Зурлаачийг 10 жил болсон юм тий. Би таныг болохоор насаараа хийсэн байх гэж бодсон. Би чинь 2003 онд сургууль төгсөж байгаа юм бүр. За.
Тий. Ер нь бол би чинь техникийн сургууль, геологийн сургууль 2 жил сураад. Тэгээд тэнцэнээс сургууль зураглаач руу шилжсэн байхгүй. Тэнгүүд одоо нэг юм хий гэж өрий гэсэн бодол ер нь орж ирдэг үү? Би зүгээр юм байна. Нэг амар тийм юм байхгүй. Би одоо байхгүй нэг амар уран сайхны юм найруулж мариулах худлаа юм шиг үлээ. Юм шиг үлээ. Олдчих гэж бодож байгаа. Би зүгээр бодсон чинь амар гаж юм талгуур орж ирээ. Да энийг хай гэдэл. Болсон шүү дээ. Амар хэцүү юмнууд орж ирээд. Тийм үү? Тий. Тэгсэн дөр баримт кино юу л зүгээр юм болов гэж бодож байгаа. Ер нь заавалчгүй яахгүй хуучин зүгээр баримт кино чинь баримт юмнууд чинь. Одоо аваад эх жил чинь баримт кино шүү дээ. Жишээлбэл одоо дүрс авахад эх жил түүх шүү дээ. Тий. Тий. Тэгээ та одоо бас таны Instagram хуудас байгаа шүү дээ. Нийслэлийн хүү юу? Тий, нийслэлийн хүү гэдээ байгаа. Тэгээ би тэрийг бас оруулнаа. Тэгээ та болохоор ингээд дандаа хуучны одоо юм сонирхолтой гэсэн за баримт кино ч яшин. Тий, та бас бичлэг оруулаад гэсэн чи тий. Тэгэл олдвол оруулаа л явчихсан даа. Та тэгэхээр ер нь тийм хууч ер нь баримт юмд илүү сонирхолтой гэдэг гэсэн үг юм тий. Гоё байхгүй зүгээр ийм байсан юм ийм болчлоо гэдэг чинь сонирн байгаа шүү. Тийм хуучин. 100 жилийн өмнөх Улаанбаатар нийслэл хөрөөч гэдэг юм уу? Тий, тэр сонирхолтой байдаг тийм. Тий. Одоо 90 оны Улаанбаатар нэг өнцгөөс зураг авах чинь яаж өөрчлөгдсөн ч гэдэг юм уу? Тэр гоё шүү дээ. Хуучны барилгууд ч гэдэг юм уу тэрнээс чинь. Та тэгэхээр хүмүүсүүдийг ер нь хуучнаа битгий мартаасаа гэж боддог юм. Тий, зүгээр санаж яваарай тий. Ер нь ийм байдаг байсан шүү, тий. Мэдээ цаашдаа яан төрөл өгчих л баг. Тийм шүү дээ. Ерөнхийдөө хуучин чинь бол угаасаа л түүх шүү дээ. Түүхэл мэдж явах хэрэгтэй. Энэ чи одоо яаж одоо энэ Улаанбаатар юм болж байна. Монгол яаж явах юм гэсгээд халууны зуршлага шиг юу гэлээ? Хадсан давчуулагцсан халууны зуршлага гэдэг шиг тэгээд түүхээ аваад үлдсэн, Монгол аваад үлдсэн байна гэдэг чинь. Тэгэл бас гоё шүү дээ. Тэгвэл хот одоо яг яаж өөрчлөгдөн гэж бодож байна? Өөрчлөлт энэ байдлаараа яа гэж бодож байна? Мэдгүй миний бодлоор хот мот өөрчлөл ядаргаа болж байсан нөр шинэ хот байгуулж арай хэлбэр юм болов? Харин зүгээр би миний л бодол. Тий. Наад чи хүмүүс яриад байгаа л та ер нь. Хотоо нүүлгэн байна гэл тий. Ярьж л байдгийг аль дээр үе чинь л элбэгд орч чинь л өөр хонгой хараад шинэ нотын сүр тавилаа, аюу шав тавилаа тэргээ явж л байсан шүү. Тэгэл ерөнхийдөө нүүлгчмээр л санаатай л юм шиг байлаа шүү. Үгүй яг тийм ээ тийм. Ер нь бол анхнаасаа зөв төлөвлөлтөй зохион байгуулалттай тийм хотод барьчил тэгэл ирнэ. Манад энэ архитектор эдрэг юм байд юм болов. Юм байд юм болов. Энэ тэдэн хүн амьдраад тэдэн машин орж зогсно. Тэдэн машины зогсоолтой байх ёстой гэл 12 давхар байшин 48 альтай тэдэн машин байна гадаа тийм талбай нэгсэн тийм стандарт юм байт юм болов. Байдаг л хата. Мөрдөм болов? Мөрдөхгүй гэж боддог л хата. Одоо л их бах уу. Одоо энэ хот ингээд ийм амар болсон юм чи эндээсээ суралцж байгаа биз? Цаашдаа одоо тийм байхгүй. Тэг ер нь бол миний ойлгож байгаагаар 90-ад онд чинь яг юу зах зээл шилжээл уцсан голог гэсээр адил чинь одоо ингээд бараг 30 жил болж штэ. Уу харин бүх газрыг угаасаа худалдсан гэдэг байна. Хамгийн анханасаа. Тэгээ энэ ч одоо өөрчлөгч боломжгүй болсон. Одоо энэ хүчээр л одоо ингээд тэ хүч ашиглаж ижил одоо солидгүй. Зарим тохиолдолд одоо нөгөө гэр хорооллоор зам тавиад байгаа шүү дээ. Тэгэхэд зарим айл нь өгөхгүй байх гэдсэн байхгүй юу? Нөгөө нэг манай энэ хашаа ингээд амьдралаа 10 жил 20 жил болчлаа гэд зам тавих гэсэн чи өгөхгүй байх гэдэг байгаа байхгүй юу? Нэг бол надад 500 сая өгмөг гэнтэр гээд. Тий. Зарим тохиолдолд зүгээр ховын өмчийг бол ховын ч гэжтэй одоо тэр чинь уул нь нийслэлийн л Монгол улсын л юм байгаа шүү дээ. Тэрэнд одоо тааслага болохоос зарим тохиолдолд нийтийн төлөө зарим нэгийг бол фотографи арчлаасаа л тэгэл. Яа, тийм үү. Тэр чинь нэг бас дарангуул болчихлоо. Таач бас амар юм хэлж шүү. Гэхдээ
Зөв биз дээ. Би бол тэгж боддог. Жишээл энэ зам тавих гал байдаг нэг нөхөр мөнгө хамгийн зарах гэдэг байхгүй. Тэгэн гутаа мөнгө амар өндөр үн хилээд байгаа тийм нөхдүүдийг төнгөтийн үнийг бууруулаад өгч хэрэгтэй юм шүү. Хамгийн өгөхгүй бууруулахгүй гэдэг мөнгө аавна гэдээ дайраад байгаа нөхдүүд л одоо нийтийн төлөө нэгийг бол явуулч болоос. Төнгөт нь яг зүгээр ийм сонголт өгсөн юм шүү. За 500 өгөхгүй. Би зүгээр энийг өгнө. Энийг аав. Эсвэл одоо тэ чамд энийг аваад сулж өгөхөөсөр сонголт байхгүй. Тэгэхээр тэр нөө хууль мойлд нас болдог бол ахал та. Зүгээр тэр мэдээж өмчлөлтөн гэдэг юм уу ховчлцсан гэдэг юм уу тэр нь ховчлцсан юу гэдэг л тэр мөр ядратай юм шиг л ер нь зүгээр ер нь тэгээд би одоо зарим тохиолдолд төмөр нүртэй л баймаар санагддээ шүү дээ зүгээр зарим тохиолдолд ч дүүнс бүх юм дээр тэгээд өвөл чинь нэг дарангуул тэгээ чинь л олцгол ахал та. 3 дахь хүсийг өртөс ойлгодгүй. Мэдгүй одоо ч тэгээ эрхчлөөтэй нэг чинь гол нь эрхчлөө нэрийн дор бас нэг жоохон иймэрхүү юм буруу болоод байна л да. Яг юу нь тэнд буруу санагдчих. Эрхэд эрэж эмхэд эм биш тийм улсуудыг одоо хүлээн зөвшөөрөх гэдэг юм уу сурталчлах гэдэг юм уу үлгэр дуурай үзүүлэх тэр чинь хамгийн буруу юм л да ер нь бол. Тийм байх эсвэл ч тэ үзнэ юм те. Гэхдээ тийм л ярил ярээрэл байл те энэ бол имээрэл байл та гэж би боддоо шүү дээ. Тэгээ энэ бол бас хувийн л бодлоо. Тийм ээ л бодлоо. Тэгээ хамгийн гол нь эрх чөлөө гэдэг нэрийн дор чинь тэр амар юмнууч орж ирээд ах шиг л байна л да. Яг хоо би бол 3 дахь хөөс мөс инээтрэл байж болно. Гэхдээ Монгол яг бас харьцангуй гайгүй. Энэ Америкийн зарим хотууд ч юм уу Европын хотуудыг харахаар тэр нь бүр арай л амар хитэрсэн л байлээ. Манайд чинь харин ч гайг байгаа. Тэд нар чинь бүр солиорсон юм билээ. Хүүхдүүдтэй тийм имийг баг зааж өгч мөгдөг тийм. Харин манайд ерөнхийдөө тийм зөвшөөрөх хэрэгтэй гэсэн л сурталчилах бол зөндөл яваад байгаа. Хэсэг хүмүүс байгаа тийм. Гэхдээ бас гайг байх. Та одоо жишээ нь сая Парисын Олимпийн нээлтийг хараа үстэй. Тэр ойныг шааж байгаа. Тийм Олимпийн нээлт тэр үл арай үстэй. Харин тэр чинь харин манай чинь тийм болохгүй л одоо энэ зарим улсууд чинь тэгэл зүтгээд хийчих. Тийм яг тийм зүтж байгаа хүмүүс байгаа ба. Тэгэл мэдгүй. Би бол зүгээр ерөнхийдөө тэр үнийг зүгээр л боловлцол хэрэгтэй. Зүгээр энэ хуулиар хоригдчихвол юм бол заавал хурцлж тийм шаардлага байхгүй шүү дээ. Хуулиар бол хориглохгүй байх ба. Яач. Зүгээр одоо жишээлбэл гадаад паспортон дээр чи 91 нөлхөн дээр эмэл гэж яддаг хэвчтэй. Тийм. Тэгэхэд нөгөөт чи юу гэх юм? Мэдгүй. Мэдгүй одоо монголоор юу гэж хэлдгийг мэдэхгүй шүү дээ. Одоо англиараа бол яг нэг өөр үгнүүд ашиглаад байгаа юм. Харин тийм л дээ. Тэгэхээр тэр чин буруу үстэй би бол би энэ дээр бол яг зөв буруу шинээр хэлж чадахгүй. Яг зөв юмд хүн өөрийгөө илэрхийлэх ёстой, тий? Би өөрийгөө илэрхийлэх. Би бол байж болно гэж үздэг. Гэхдээ хүүхдүүдэд ч юм уу ингэж хүчээр ингэж шахах бол буруу гэж боддог. Гэхдээ шахаал байгаа дээ. Одоо Монголд бол гайгүй байлээ гэж харах. Монголд байгаа. Шахаж байгаа юм. Тий, унаад байгаа ш. Байгаа. Одоо тэр ямар юм блэ нэг энэ фэйсбүүкийн нэг хуудсан дээр сайн дурын ажилтан манусыг ягаараа магаараа жилэн энэ фэйсбүүк байхгүй. Тэгээ хүүхдүүдэд юу хагаад нөгөө сайн дурын ажил хийсэн гэдэг нэг барууны орнууд руу ч бас нэг юу гэдэг лээ. Тийм гадаад сургуульд явах чинь бас нэг тийм юм хэрэгтэй бол тийм. Тиймэрхүү юм. Сайн дурын ажил хийсэн тийм. Тиймэрхүү нэг юм хийсэн байх хэвээр нийгмийн сайн сайхны төлөө ч нэг тиймэрхүү чиглэлээр тэрэнд дөрөөлөөд ч гэдэг юм тиймэрхүү бас гараад ирэх шиг санагдаад байна. Тэгэн гот нь энэ чинь зүгээр миний бодлоор болохгүй юм байна даа л гэж. Тэр болоод арай шүү тий. Би бол тэгж бодъё. Наа ч бас үнэхээр сонирхолтой л бас та байр суурьтай байна. Энэ асуудал дээр. Зарим сонсоод бол уур нүрх хөргөл юм байна. Хөрх оо. Гэтэ яг т одоо тэгэл танил бодлоо. Энд чинь нөгөө нэг арчсан нэг юм гэдэг чинь өөрөө энэ шүү дээ. Миний бодлыг төхөн хүн ууралж хүлээж авах шаардлагагүй шүү дээ. Яг хөө тэгэл ууралж ял өөрийнх нь л асуудал шүү дээ. Нөгөө би тухайн хүмүүсийн чинь бас мэдээд л учирдаггүй очиод байхгүй л байгаа шүү дээ. Тийм ээ. Тэр өөрийнхөө л юм хэлж шүү дээ. Тийм ээ. Яг хөө зүгээр нэнжиндээ манайхан. Тийм л. Гэхдээ
бас тэрийг яг дэмжих үгүй яг мэдэх аваас мэдхэд бас боломжгүй л юм те. Ямар байн орч асуулт байна ш. Та нэг дэмжиж гин үү? За юу ч яриад. Чи бол мангар өндөр дэмжих юм. Дэмжих үү? Би яг бид хэлсэн шүү дээ яг тодорхой хэмжээнд дэмжинэ. Тийм. Тодорхой хэмжээнд гэхдээ бүр 100% бас хэцүү. Тэ. Би бол өмнө 100% байсан гэхдээ нэг хэсэг жоохон сонин гаруудтай таарад тэг миний бодол жоохон өөрчлөгдсөн. Тэ. Яг хүн гэдэг утгаар нь дэмжиж болно. Тэг хүн үли өснөрөө байж болно. Гэхдээ тэрийгээ ингэж би зөв хүүхдүүдэд ингэж шахаад байгаагийн үзэл бодлоо шахаад байгаагийг би ойлгохгүй байна. Тэг хүүхдүүд энд ямар хамаатай юм те. Насан туршсан хүмүүсүүд рүү шахуул тэгэл шахаа штэ те. Тэгэл тэр хүмүүс өөрсдөө итгэх нь байна уу? Насан туршсан хүмүүс өөрсдөө шийдэн штэ. Харин тэгээд байгаа мó чи буруу. За зүтэй ойл энэ сэдвийг дуусгая. Тэрнийг шааш нь харуулчих штэ. Тэгээд энэ угаасаа аюу хэцүү сэдвээ. Хэцүү ялангуяа манайх шиг цөөхөн. Тэгээ яж зах манайх шиг цөөхөн тэгээ хамаагүй бас ингээд юм яриад ахаар нөгөө нэг цөөхөн уучраас те чи тэгж ирсэн мэл шин ингэсэн мэл ш тэгээд таньж мэддэг хүмүүсийн чихэнд очиод байгаа. Тэ. Яг үү. Та одоо ингээд ярьсан чи одоо гинт таних те ажил дээр хин нэг нь те ой баярлаа хаа та чинь сая ингээд ярьсан бэл ч те тэгвэл тэгэхгүй л дээ тэгэхгүй. Тийш дээ яасан. Тэгэхгүй яах тэгэхгүй. Хамаагүй бас тэгэхгүй. Гэхдээ тэр чинь зүгээр л миний л бодол шүү дээ. Тийм ээ. Үгүй яа тийхгүй л ч угаасаа энэ ямар амар сүртэй амар юм ярьсан байгаа шүү дээ. Та тэгэхээр ер нь одоо энэ мэрэгчлэрээ л ер нь ажиллалаа гэж бодож байна та. Тийм шүү дээ. Ер нь мэрэгч сайхан шүү дээ. Минийх чинь 199% сайхан газар, сайн хүмүүстэй уулздаг, учруулдаг тийм мэрэгчлээ. Тийм. Тэгээд мэдээж нөгөө нэг мөнөртэй гадар мэдээж ажиллаараа л очиж шүү дээ. Тэр чинь урагтаа л очихгүй гэсэн. Тэгэл ер нь танд бол ер нь энэ мэрэгчлэр ажилланаас хойш аягүй тийм тохиолдлууд бас байсан юм байна те. Тэгээ би дандаа гоё газар шүү дээ. Тэгээ дандаа гоё хүмүүстэй ажилласан. Дандаа л гоё. Энэ бол яг салбарын онцлог. Тэгээ салбарын. Тэгээ мэдээж нэг зарим нэг эсэргүү сайтууд шиг ингээл хэрүүл оруулалтаа газар ер нь л очихгүй те. Дандаа л тийм гоё хүмүүстээр таанаас дандаа баярлалаа авч идэг. Тийм газар. Эндээ хонол ирч. Телевизийн салбар тий. Тэгээ би өөрөө боддог байхгүй юм. Миний нүдээр одоо монголчууд бүгдээр харж идэг байхгүй. Тийм шүү дээ. Тийм би яаж хармаараа гэдгээр монголчууд хардаг нь амар гоё байхгүй. Авсан өнцгөөс ч харуулж шүү дээ. Тийм. Яг харуулах юм чи эвлүүлгийн хүн шийдэн л тээ. Мэдээж тэгнэ л дээ. Мэдээж би ганцаархны өрөө дураг аваа явцсан байвал тэрүүнийх чинь миний нүдээр нэг дөрвөлжин дотор би яаж хармаар нь тэрүүгээрэл монголчууд харнаа л гэсэн байхгүй. Тэр амар гоё бахархалтай байхгүй. Тэгэхээр аюу тийм ач холбогдолтой ажил юм тий. Тий. Амар утга учиртай. Тий, бахархалтай ажил байхгүй. Тий. Утга учиртай тий. Би үл яг тэгж бодоод байгаа. Ер нь телевизийн салбарт. Гэхдээ мэдээж нөгөө нэг телевизийн салбар чинь бүгдээрээ ажиллаж байж нэг л юм гардаг. Тий. Угаасаа баг болж ажиллахаас өөр сонголт юм билж тий. Би ишнэ дураг аваад байдаг монтажн дээр очдог. Нөгөө л дуу барангтай бол тэгээд тэр чинь cancel шүү дээ. Тэгээд байж идэлцэн өөр юу вэ тий. Бүдэндөө юм байгаа шүү дээ. Хамгийн сүүлд нь эфирийн найруулагч төлөгчээс яг тэгээд дөрөгтөр нэг гэрээ амарч нь гарч яхаа бол тэр чинь тэгэл нэг ижлий чи үр дүн гарч байгаа нь тэр шүү дээ. Түүнээс биш. Би ганцаархан дураг аваач. Мэдээж авах авж байгаа нь бахархалтай л байдаг байхгүй. Тэгвэл телевизийн салбарт яа цалин юм муутай юм бэ? Гэхдээ ер нь би ердөөс ойлгохгүй. Тий. Нөгөө нэг автобусны жолоочны цалин маа нөгөө нэг гудан талбай үйлчлэгчийн цалин маа нэмсэн шүү дээ. Нэмээд тэгээд үнэлэмжин гэдэг юм уу тийм сонирн болцсон заяа. Одоо мэрэгжлийн тийм юу гэж ердөөсөө бүр гачин болгоод байгаа байхгүй юу? Би ойлгохтой бол дээд боловсралтай ч гэдэг юм уу тийм хүмүүсийн цалин нөгөө мэрэгжил өндөр байх хэрэгтэй. Өндөр ч гэдэг юм уу тиймэрхүү л баймаар одоо ядчил нөгөө нэг багш байд юм уу өөр нөгөө физикч байд юм уу химч байд юм уу өөр юу байд юм те тэр чинь хамаагүй дээр л байх л ёстой юм болол гэж би ойлгохсон шүү дээ. Тэгээд одоо яг эсрэгээр нь уруул яваад байгаа байхгүй би тэр өөртөөс ойлгохгүй. Тийм
одоо манай салбар чи ер нь бас айгүй тийм манай салбар гэлтгүү жишээлбэл би нөгөө нэг юу мэрэгжлийг айнууны гэрдээс болохгүй бол нөхдөөд бөө нөхдөөд их муулаад хайчих гадаг шиг нөгөө нэг бодлоготой л усаад хэрэгжүүлмээр л юм байна л да. Энэ бол нэг пирамид нь буруу арчаад байгаа байхгүй юу? Ердөөсөө тэрийг нь ердөөсөө ойлгохгүй байна. Миний ухаан хөрөхгүй юм шиг лээ. За. Тэгэхээр бас таас. Тэг барилга гэдэг чинь талим мэлэн чалтай юм шүү. Мэдгүй шүү дээ. Харин тийм мэдгүй байна. Зүгээр би телевизийн салбарыг яагаад айгу баг байт юм бэ гэдэг нь жоохон гайхдаг. Ажил нь бол айгу тийм чухал шүү дээ. Тэ. Хүмүүст юм харуулах тэ. Тий. Тэр чинь одоо нөгөө отгой объект гэж явдаг байхгүй. Тэр чинь бүр улсын хамгаалтан ч гэдэг юм тиймэрхүү байж ах хэвээр. Үндсний хэлбэр чинь бүр нөгөө нэг юу вэ цагдаа болоо тэрийг үлгэн нөхдөө чинь буутай нөхдөө хийчихдээ. Тий. Харин тийм байхад л хамгийн бага нь тэгэл хамгийн амирх ажилтай хүнд газар гэснээр мөнгө нь бага. Тэрүүнийг би ойлгохгүй юм уу? Яг манайх тийм жилээгүүл дээ. Манайх бол агдаа орно тий. Яг салбартаа. Өөр гайгаад идэх байхгүй. Уруу хамааралтай л идэх. Манай тэрүүнийг бүр дахиад л бүр гайхаад их тийм. Яах тэгээд та юу надад мэржлэр яг юу хиймээр гоё тийм мөрөөдөл байна уу? Мөрөөдөл үү? Тий. Би таныг сайн ухаж जैन да. Харин би одоо зүгээр болж игэл зүгээр өөрийнхөө хувийн бичлэгнүүд л маш сайн хийж хэрэгтэй байна л гэж ойлгосон. Ер нь сайн баримтжуулах юм хийх мөрөөдөлтэй байна тий. Мөрөөдөлсөд очиж байгаа хөвдө нөгөө нэг би өөрөө зурглаач мөртлөө аавынхаа дүрсийг бараг авч байгаа байхгүй. Тэнгуч нөгөө нэг амар харамсал гэдэг юм уу? Тийм байгаад байгаа. Наа чи бас жоох юм бодвол шүү. Тий. Зүгээр одоо чи нэг хүн болгоно л зурглаач мөртлөө. Тэгэл авдгүй юм билээ. Өөрийнхөө өнсүүдийг. Тий, одоо ч хүн болгол уцтай шүү дээ. Камертай. Тэгвэл сайн авч явах хэрэгтэй маань тий. Угаасаа яг байгаа цагт бол нэг юм бодохгүй шүү дээ. Яг өнгөрөнгөт л яг нэр авч идэв гэж. Харин тий би бүр толгоороо шагаал удчих шүү дээ. Гэтэ ерөнхийдөө хуучин мэтлэгнүүд би зүгээр нэг жижиг нэг гэр бүлийн хэмжээний баримт кино хийж гэрëm гарах байхаа. Тэр ер нь бол байгаа. Тэгтэл ер нь дүрс мөрсний сайн авч илах хэрэгтэй юм лээ. Хамт зураг авахуулаад хамт тийшээ яваад ч гэдэг юм уу дурсамж бүтээж явах хэрэгтэй юм лээ. Одоо манайс чинь аав ээжтэй хүүхэд нэт шүү дээ. Манайс чинь хүүхэд гэдэг. Дээр нь бас нэг манайс чинь бас хүүхэд аав ээжийнхээ хүүхэд нь шүү дээ. Тий. Тэгэхээр талгаагаа хүүхэд рүүгээ л хандуулчтай юм шиг үү. Тэгэхээр тэр ээж аав руугаа бас жоохон толгоо юу яжсэн л илүү зөв ч юм уу юу гэмдэ зөв шүү дээ хаа зөв гэж боддоо шүү дээ. Тэгэхгүй дандаа хүүхэд рүүгээ ч юм уу эхнэр лүүгээ ч юм уу одоо ингээд юу очт юм байна. Хамгаан анхаарал нь явчихдаг тий. Ээж аав ерчмөл угаасаа байж лээ тэгэл. Яг уу тий. Тэгээ ердөө хэдүүлт байх юм тий. Харин тэгэхээр тэрүүгээ л ердөөсөө бас амьдтан би хайрлал мэрлгээд нэг шүлэг гэдэг чинь тэр шиг л юм билээ. За. Тийм байт юм билээ. Тэгэхээр тэр ердөөсөө чи юм тэр аав мафтагаа гоё зураг авах болаа. Харин тэгээд тэгжээвэл бас амар гоё юм билээ. Тийм байна. Би ер нь бодоод ч аавтай их баг зурагтай байна. Зураг ядаж авуулаад гоё видео бичлэг хийгээл өөр юу гэдгийг те дурсамжтай л байвал зүгээр юм билээ. За. Тэгэхгүй бол зөвлөлт нь яг хөш яалаа. Тий. Би тэр яг тэгж бодох юм шиг яг сайн бодлоо. Тэг хүүхдтэй бол амар ахалж байгаа тий. Надад хүүхд байхгүй шүү дээ. Өө чишин гоё шас. Надад хүүхд байхгүй. Эхнэр ч байхгүй. Сайхан сингл залуу явжлуу байна Улаанбаатарт. Тэгш. За ийш өөрл сонссон сонсогч нартай баярлаа. Тэгээд одоо дугаараа өндөрлүүлье да. Тэгээд одоо сая яг ахын хэлдгээр те гоё зураг муураг ээж аавынхаа зураг муурыг сайн авч байгаарэ. Гоё тийм бас дараа нь харамсахгүй те. Харамсан шүү, харамсах юм байна. Ахчсаа л би ч өөрөө бодлоо. Ер нь би ч бас ер нь авъя л гэж бодлоо. За тэгээд ахт ирж оролцсонд баярлаа.
За баярлалаа. Өөрж оролцож явсан. Нистэг тавгийн одоо би 2 жил гойж штий. Нөхөр бэлгээг майныг ороод идчихээ гэлээсэн. Тэгээд мөрөдл бэлдэг юм байна. Баярлалаа. Мөрөдл бэлдэг. За тэгээ баярлалаа хаа. Цаг гаргаж орсонд. Тэгээд бас таны ажилд те цаашдын ажил амьдралд нь амжилт хүсье. Тэгээд нэгтгэхэд уулзъя. За тэгээ. За тэгээ баяртай сонсогч та.